Бүх нийт боловсролын төлөө. Иргэний нийгмийн үндэсний эвсэл нь иргэний нийгмийн олон салбарт нийгмийн олонлог төлөөллийг чадваржуулах, харилцаа хамтын ажиллагааны орон зайг бий болгох замаар тэдэнд тулгарч буй бэрхшээлийг арилгах, нөхцөл байдлыг өөрчлөх чадвартай болгон эрх мэдлийг нь нэмэгдүүлж, боловсролын бодлого, тогтолцоог цогцоор нь шинчлэн өөрчлөх зорилготойгоор 10 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирлээ. Бид олон нийт, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, бодлогын нөлөөлөл, кампанид ажил, стратегийн өмгөөлөл, сургалт судалгаа хийх замаар боловсролын санхүүжилтийг нэмэгдүүлж, эрх тэгш хүртээмжтэй, чанартай боловсролыг энийгч үл ялгуурлаж, хүн бүрд хариуцлагатайгаар хүргэхийн тулд эвсэл болон ажиллаж байна. Боловсрол эвслийн өнгөрсөн 10 жилийг тоогоор илэрхийлбэл 32 гишүүн байгууллага эвсэж, 6 аймаг, 2 дүүргийн салбар зөвлөл байгуулагдаж, 16 аймаг, 30 суманд хүрч очиж, 169 хүнтэй гэрээгээр хамтран ажиллаж, 532 газар үйл ажиллагаа явуулж, 19,500 литр ус хэрэглэж, 125 мянган ширхэг цаас хэвлэж, 243 ууд кофе уужээ. Ажлын албанд нийт 19 хүн, нийт 19,982 цаг ажиллажээ. Эвслийн үүсгэн байгуулагчид, гишүүд, салбар зөвлөл, хамтран ажиллагсад, санхүүжүүлэгч, түншлэгчдэд 10 жилийн ойн халуун баяр хүргэе. Боловсролыг бүх нийтэд, бүх нийт боловсролын төлөө.